Монгол түмний уламжлалт баяр цагаан сар өргөн дэлгэр сайхан боллоо. Үндэсний ёс заншлаа хойч өвдөө өвлүүлэн үлдээч. Ураг төрлөө таньж мэдэх нь энэ баярын гол ач холбогдол. Харин бид энэ баяраа жинхэнэ утгаар тэмдэглэж чадчих байна уу? Ураг төрлөө хангалттай сайн таньж мэддэг үйл асуудал өөрөөр яригдах баг. Ураг төрлөө таньж мэдэх нь цус ойртолтой аюулаас сэргийлэн гэдгийг монголчууд эртнээс мэддэг байв. Тиймдээ ч ургийн бичиг хөдөлж, ургийн овгоо хөрвүүлж, өөр нутгаас бэрг уух зэргээр цус ойртолтой аюулаас хамгаалдаг байжээ. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн. Нэг багийн цөөн хүн амын 86% нь өөр хоорондоо гэр бүл болж байна. Монгол улсын аймаг бүрт цус ойртолтой аюул нүүрсэн гэсэн судалгааг мэргэжлүүд хийсэн боловч үүний эсрэг дөрвтэй арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрчээ. Үр дүнд нь төрөлхийн саажилттай хүүхд төрөх, хүүхдийн бие өндөр жин давжаарах их зэрэг сөрөг ур дагаврууд илэрсээр байгаамаа. Энэ талаарх нийтлэлийн дэлгэрэнгүй та бүхэн манай сонины пүрэв харгийн дугаараас хүлээн авч уншаарай.